Шинэ 7 хоногийн мэд хүргэе Game Point podcast-ийн 2 дахь улирлын 3 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай подкастыг та бүхэн Premier Sports 1 сугаар лхав гарагийн 21-ийн цагаас харин YouTube хуудасаар мөн лхав гарагийн өглөө Америкийн нэгдсэн улсад мигмар гарагийн орой Монголд лхав гарагийн өглөө та бүхэнд хүрч байх юм. Ингээд подкаст иргэн тавтаа морил Лилээ хотоос од Сан Францискогоос ялал та бүхэнтэй хамт байна. Энэ жилээс Game Point podcast-ийн ерөнхий ивент тгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Glocozamine ажиллаж байгаа. Тэгэхээр од хоёулыг энэ сурчлаад байгаа бүтээгдэхүүнийг хэрэгэлдэг хүмүүс нугасаа маш хэрэгэлдэг. Ялангуяа за чамд ер нь Монголоос хүмүүс их захидаг бол Costco-гоос ингээд аваад явуулаач гэдэг ингээд их захидаг шүү дээ. Энэ тэгэхээр ямар бүтээгдэхүүн бэ гэхээр ер нь бол өвдөг гэдэг чинь тамирчин хүний төдийгүй зүгээр л энгийн тамирчин биш хүний хувьд ч гэсэн ингээд хамгийн чухал одоо юу гэдэг нь тулгуур одоо юу гэдэг нь эргэтэн нөхгүй. Тэгээ тэр өвдгийг чинь хамгийн бат бөх холбож байгаа зүйлсүүдийн нэг нөгөө өвдөгний чинь зөөлөд өвдөгний нөгөө ACL, MCL гэдэг энэ шүрмсүүд байгаа. Энэ бүтээх тэгээ энэ шүрмсүүдийг хамгийн сайн бэхжүүлж идэг, гэмтхээс сэргийлж идэг, урагдахаас сэргийлж идэг, эрдсээр хангаж идэг ийм одоо шалгарсан бүтээгдэхүүн бол Joint Movement Glocozamine 100 гэдэг манай гэмтлийн эмчнэр зөвлөдөг энэ бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр маш олон амин димиг агуулсан энэ бүтээгдэхүүнийг та бүхэн Монголд албан ёсоор оруулж эхэлсэн. Тэгэхээр Ахмад Настан бэртэл гэмтэлтэй спортоор хичээлдэг, суугаа ажил хийдэг, хөдөлгөөн хязгаарлагдсан бол бүр хэвтрийн дэвлэмтэй хүрээнд төрлийн бүтээгдэхүүн зориулагдсан гэдгийг дуулгахад та ингээд Game Point podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, Ахмад Настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. За Game Point podcast-ийн 7 хоногийн эхний сэдэв бол Boston Celtics багийн талаар бид ерөөсөө өмнөх 2 дугаарт яриаггүй орхисон учиртай. Яг бол Jason Tatum-ийн талаарх сүүлийн мэдээллүүд ингээд маш эерэг мэдээллүүд гаргалсан шүү дээ. Тэгэхээр Jason Tatum хамгийн сүүлд NBA Today нэвтрүүлгээр оролцоод Malika Andrews-тай ярилцсныхаа дараахан түүний бэлтгэл хийж байгаа. Дээрээс нь бүр 2 хөлдрөөсөө үсрээд шийднээс зүгж байгаа тэр бичлэг нь олон нийтэд цацгдсан шүү дээ. Тэгэхээр зөвхөн тэр бичлэгийг хараад од надад Tatum тэгж 3 сар марыг хүлээхгүйгээр тоглочих юм биш үү гэсэн бодол надад орж ирсэн байхгүй юу? Айгу эерэг зүйл харагдсан. Гэхдээ Jason Tatum-д ингэж яарах шалтгаан байгаа юу? Boston Celtics-ийн энэ үйлрэл ер нь ямар байх бол гэдгээс хоёлаа энэ удаагийн дугаараа эхлүүлэе гэж бодож байна. Jason Tatum-ийн яарах шалтгаан бол Boston Celtics-ийн энэ үйлрэлд 3 сарын үед ч юм уу эсвэл 2 сарын үед ер нь бол эртмэрээ нэг яриад байгаа шүү дээ. 3 сарын үед те All-Star-ын дараа ямар рекордтой байхаас шууд хамаарна гэж байна. Хэрвээ үнэхээр finals руу гарах боломжтой тийм үү? Ер нь бол contender төвшөнд East-д 1-2 за эхний 3 байранд явж явах юм бол яарах шалтгаан байгаа гэж бодгүй байлгаж болох юм. Түүнээс ер нь бол яарах шалтгаан байхгүй бах. Надаа бол. Одоо Jason Tatum-ийн хувьд шүү дээ. Энэ бол би өөр төр авч үзье. Jason Tatum ингээд Achilles-ийн шүрмсээ таслаад уурсан билүү. Тэгээд урагц ингээд хамаг ингээд хөдөлгөөнөөс хойгоод одоо сагсан бөмбөг гэдэг нь тэр хүний хувьд бол шүү дээ. Жирийн яг энгийн амьдралынх нь баг ихэнх хувийг эзэлж байгаа зүйл байгаа хөөх. Тэрийг ингээд хориулчаар ингээд хүн ингээд дотроос нь ингээд яалч ингээд язганаад ингээд тис чадаад байгаа хөөх. Би одоо зулгаагаад байгаа л да. Хөлөө хуглаа заяа. Одоо би ингээд хагас сар болж байна. Хагас сар 3-7 хоног байна. Тэгээд дахиад надад би ингээд 2-3-7 хоног гипстэй байх хэрэг байгаад байгаа байхгүй. Тэгээд яг энэ гипстэй байх чинь биш ингээ хүний ингээ бүр яг төвчээрийг барт юм байна. Яг ингээ хүн ингээ за би яг сакс тоглохыг ярьж байгаа юм биш. Ямар нэг юм ярьж байгаа юм биш. Хүн энгийн амьдралаа ингээ хориулчаар одоо ингээ гэрээс гарч чадахгүй ингээ хөдөлгөөнөө хориулчаар яг ингээ тисч чадт юм байна. Би бүр гипсээ хурдан ингээ тайлаад ингээ гараа гүйчмөр санагдаад байгаа. Тэгэхээр яг Jason Tatum-д яг бол яг ингээ одоо ингээ жоохон хөдлөөл ингээ болоод байгаа юм шиг санагдал гяс тоглолчмор санагдаад. Гэтэ яг ясмин дээр яг про төвшөнд одоо тийм хурдтай одоо NBA төвшөнд тоглоход би энэ бол болоогүй байх гэж би боддог. Одоо яг зүгээр заалтан дээр бэлтгэл хийгээл гүүгээл үсрээл тэр нь болж байгаа. Гэтэ яг ингээд гейм спидэнд орчих юм бол тэр юу бол
Яг Энэ бол нэг бэлэн биш. удаагийн Ер нь бол тоглолт шүү өөр. дээ. Нэг удаагийн тоглолт өөр. Тий. Чи ингэдэг нөө. Өдөр болгоны ачаал аваад эхлэн урт хугацаанд плей-оффын гүү гэхэл нөгөө яг буцаад тамирчны өндөр ритмтэй бэлтгэл ороод эхлэн гэхэд бэлэн биш байх тийм үү? Тийм бэлэн биш. Тэгээд гол нь эрсдэлтэй шүү дээ. Чи Акелсын шүрмсээ одоо гимтэлнээс ганц одоо бүр ингээд үнэхээр гайхалтай магээ эргэж ирсэн хүн бол KD байхгүй. Тэгээд KD шүү дээ те тэр гимтлээс хойш барыг 18 сарын дараа эргэж ирсэн шүү дээ. Тэгжээж ийм одоогийн байдалтай тоглож байгаа. Түүнээс бол яг одоо хин шиг биш ээ. Джейсон Тэрм шиг хэдхэн сарын дотор ирээд хийж байгаа юм биш шүү дээ. Би санаж хин блэ Клей Томпсон шүү дээ шүрмсний 2 бичлэг амар ойрхон авсан ш санаж байна уу? Гяс яарж орж ирэх гээд. Тийм эрсдэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Джейсон Тэрм яг тэр эрсдлийг бол авах бол ямар ч шаардлагагүй энэ жил. Тэгээд 100 бол хийсэн ажил бол Boston Celtics бол зөвхөн цалингийн зэсийг сулцсан. Түрүү жил такстайгаа нийлээд цалингийн зэстэй цалиндаа нийтдээ 360 сая доллар үүснийг тэрийг доошлуулад 2 дугаар априлнаас доошоо оруулаад ирсэн шүү дээ. Биш та бүр нэгээс доошоо оруулаад ирсэн шүү дээ энэ жил. Тэр нь бол хамгийн том үйлдэл байсан. Тэгээд яг одоо шүү дээ бүрэн бүрэлдэхүүн түрүү жилийн бүрэлдэхүүнээр Джейсон Тэрмиг гэмттэл Индианад 3-1-ээр хожигдчихсэн шүү дээ. Хин Boston Celtics. Drew Holiday-тэй, Kristaps Porzingis-тэй, Al Horford-тэй, Luke Cornet-тэй ингэж тоглоод 3-1-ээр хожигдчих явж исэн баг одоо яг тэдрийг явуулаад тэгэд оронд нь юу ч одоо нөхөх хүн авчираагүй тэгээд тэр хүртлээ явна гэх юм бол би л авчихгүй. Тэгэхээр Джейсон Тэйтум бол энэ жил л ирэх ямар ч шаардлага байхгүй. Нөхөх хүн авчирсан шүү дээ. Би ч юм нэрийг хэлэхгүй нөхөх хүн авчирсан нь. Чи Лука Гарза Simons. Лука Гарза. Миннесотас. Лука Гарза Миннесотад ер нь талбай дээр тоглож байгааг нь би энэ хараагүй. За Boston Celtics-ийн энэ зууны хийсэн бас гол зүйлс нэг мэдээж Anthony Simons-ыг авчирсан. Гэтэ Anthony Simons-ийн гэрэн дуусж байгаа жил учраас түүнийг Бостонд ер нь бол улирлын эхний хагас 2 дугаар хагас гэхэд байхгүй гэж таамаглаж байгаа. Крис Бушег авчирсан. За Торонто Raptors багт өнгөрсөн жилүүдэд тоглож ирсэн Бушег самбарын бас сайн хамгаалагчдын нэг. Бушег ч гэсэн чинь 32 настай болсон юм байна шүү дээ. Бас Ахмад тоглогчдын доонд ороод эхэлчихэж байгаа юм байна шүү. Би Бушег бас залуу гэж бодоодсэн чинь үгүй юм байна. Тэгээд өөр ингээд хэлэх юм бол тийм. Ер нь бол ингээд нэг өөрчлөлт хийхээр юм хүм авчраагүй. Тэгэхээр одоо миний асуух гэдэг юм бас Джейсон Тэйтум байхгүй. Джейсон Тэйтумыг энэ үйлрэлээс хасчихъя. За чиний хэлснээр яг бол би Тэйтумыг дахиж гимтээсэй гэж угаасаа хүсэхгүй байна. Дөнгөж 26 настай тоглож чиг. Тийм учраас энэ үйлрэлээ бүр ингээд бүрэн шатдаун хийчихье. Тэгээд одоо байгаа Jaylen Brown, Derek White, Sam Hauser, Peyton Pritchard, Anthony Simons. За тэгээд төвдөн сая Chris Boucher, Nemas Kita, Xavier Tillman за ингээд нэрнүүд байна. Энэ Boston Celtics баг плей-оффын байрал ч юм уу эхний 4 дотор байж чадах уу Tatum-ыг иртэл. Tatum-ыг ирэх хугацааг нь хоёлаа 3 дугаар сар гэж тооцоолъё л даа. Би бол байж чадахгүй л гэж бодож байна. За одоо үгүй зүгээр East-ийн өрсөлдөөнийг харъя л да. За эхний нэгт бол Knicks байх нь бол тодорхой бах тий. Knicks Cavs хоёр эхний нэгдүгээр тир зав. Тэгээ хоёрдугаар тирт ингээд их юм бол Orlando, Detroit өөр хэм байна. Чанга шүү. Гэт ороод ирж байгаа байхгүй юу? Харин тий. Атланта байна тийм үү? Гэт ингээд бодоод үзэхээр ингээд LED-ийн эхний байрнаас ингээд хасагдчихж байгаа байхгүй юу? Үгүй хасагдчих юм шиг л харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ дунд Philadelphia-гийн нэрийг хэлсэнгүй тий. Philadelphia шүү дээ. Philadelphia Joel Embiid яхаас шалтгаална. Энэ бол амар ойлгомжтой нэг баг байгаа шүү дээ. Яг яах нь мэддэггүй нэг баг. Гэхдээ яг плей-оффын байрал дотор бол явах л ах. Milwaukee Bucks байна. Milwaukee Bucks Giannis байна. Ихний хэдэн минут баг тий. Miami Heat байна. Индианаг Tyrese Halliburton гимтсэн ойлгож байна. Miles Turner явцсан ойлгож байна. Гэхдээ нөгөө багийн 80% нь байгаа шүү дээ. Багийн 80%. Тэгээд тийм учраас Индианаг шууд тийм плей-оффын гадагшаа шидэж болохгүй бас. За яг
Tyrese Halliburton-ы байрлал дээр одоо Name Hard ч юм уу эсвэл ингээд нөхөд явах боломж байна. Miles Turner-ыг харин яаж нөхөх вэ гэдэг бол жоохон хэцүү байх. Гэхдээ ямар half плей J half бооч те. Тэгэхээр бас Boston-ыг бодвол бас ингээд хойноос нь гаргачих хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ дотор нөгөө плей-оффын байрлал донд Pacer Boston-ыг бол байж болох юм. Би сая pre-season-ийн нэг геймийн үтсэн чинь ларгу аргачлаа шүү. Boston Celtics бөмбөн шилжихгүй тэгэл нэг л замбраагүй л юм тоглож илээ те. Хэцүү үлээ шүү. Би Boston Celtics-ийн тоглолтыг яг зингээс тохолж үзэж амжаагүй. Гэхдээ нэг бичлэг харсан. Нэг фэнийх нь оруулсан бичлэгийг. Pre-season геймийн хамгийн ихний довтлогооны бичлэгийг. Pre-season game гэдэг бол ер нь бол улирлын өмнөх юмаа туршдаг. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу гарч ирдэг, юмаа туршдаг тим одоо энэ хэрэг ингэдэг үздэг. Тэгсэн чинь Boston Celtics баг тэр тоглолтод Jaylen Brown, Derek White гэдэг сайнуудаа илгээсэн байхгүй. Тэгсэн чинь pre-season-ы тоглолтын хамгийн ихний довтлогоо нь хамгаалт эсрэг үгийн хамгаалтанд ороод isolation хийж илээ. Jaylen Brown isolation хийж илээ. Тэгээ би тэр фэний come on энэ чинь ихний довтлогоо pre-season-ы ихний довтлогоон дээр isolation хийгээд ингээд аргагүй байдлаас 3-аас шидэж байгаа байхгүй. Тэгээд би бол жоохон тэр бичлэгийг харчаад жоохон нэрээ ямар онцгой юм бэ гэх. Тэгээд яг ингээд бүрэлдэхүүнийг харж байгаа миний сая ингээд нэрлээд байгаа нь би нөө Luka Garza гэдэг. Luka Garza талбай дээр их тоглохгүй байх л та. Гэхдээ тэгж нэрлээд байгаа нь зүгээр төвийн байрлал нь тиймэрхүү л байгаа байхгүй. Chris Boucher, Nemas Kita тэгээд Xavier Tillman, Sam Hauser 4 номер дээр гараанд гарна яваад та. Sam Hauser штэ. Тэгэхээр багийн өвд ч гэсэн ер нь бол угаасаа энэ жил угаасаа цаашаа явах боломж байхгүй гэж хараад ер нь бол ийм одоо юу хийсэн юм шүү. Одоо 100-ны солилцоо 8 хийсэн юм шүү. Ерөөсөө угаасаа бага сайжруулаг угаасаа. Яг тийм. Угаасаа нөө шин овнор авсан. Энэ чинь 6 тэрбумаар авсан. Тэгээд дахиад хагас тэрбумыг цалиндаа зарцуулахад ер нь бол хитрхи юу байсан бах. Тэгээд хамаг хүмүүсээ явуулаад аль болох такснаас ухсан тийм л орлого хийсэн. Тэгээд такснаас ухтана гэдэг чинь тэгж багаад одоо ингээд голоор нь хувааж ийнэ гэдэг чинь ер нь бол барах 80% явцсан байгаа шүү дээ. За хөөе 60% явцсан байгаа шүү дээ. Тэнгүүт корийн 60% явчингууд энэ баг угаасаа энэ жилийг тэр чигээр нь хайж ийна л гэж бодож байгаа шүү дээ. Яг гоо гэхдээ наадах чинь нэцаахт нэг зүйл байна. Яагаад ингэж хайж ийна вэхээр Derek White, Jaylen Brown хоёр байхад Peyton Pritchard-ыг энэ breakout season гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Яг бол угаасаа тэхээс зур арга байхгүй. Sam Hauser угаасаа өндөр. Ингээд жаангууд яг энэ бол дорнод бус байхгүй яа. Өрнөд бус биш. Дорнод бус сул өрсөлдөж айгүй ихтэй. Тэр сул өрсөлдөрчтэйгээ 3-4 тоглоно. Айгүй тийм боломжийн бус байхгүй. Тэгэхээр Tatum-ыг орж иртэл 4-5-6 хавцаа байж болох уу зөхгүй. Энэ бол сайнаар харж байгаа, эргээр харж байгаа таамаг л. Муугар харах юм бол Boston Celtics баг Tatum ирээд ч амжилт үзүүлэхгүй юм байна гэдгээ аль хэзээ тараа таниулчих болов 3 сар гэхэд. Тэгэд энэ дээр одоо миний нөгөө хэлээдсэн. Би энэ улирал эхэлж явахт л өнгөрсөн улирлын зөвсөлдөл би нөгөө асуужсэн шүү дээ. Өнгөрсөн улирлын подкаст юм байна. Чиний хувьд ингээд өнгөрсөн улирал Boston Celtics баг авраг болоод ингэсэн Jaylen Brown финал MVP өгсөн. Чи бол энэтэй санал нэг хэвээрээ байна уу гэж хэлжсэн шүү дээ. Би асуужсэн шүү дээ. Тийм гэсэн. Би бол миний хувьд Tatum MVP байхгүй. Одоо би энийг би нэг зарим зүйл нөгөө юм бүхэн хоёр талтай. Зарим зүйл сайн талтай, зарим зүйл муу талтай. Гэхдээ одоо энэ Tatum-ийн гинтлийн сөрөг тал мэдээж энэ тоглолтын эрсдлийг одоо эрсдлийг маш өндөр болгож байна. Сайн тал нь юу гэхээр Jason Tatum гэж хэн байсныг харуулах болов гэж би бодоод байна. Jaylen Brown яагаад одоо хүртэл багийн номер 1 гэгддэггүй вэ гэдгийг энэ сизон бид нар харж авах болов гэж бодоод байна. Энэ бол яг энэ дебетийг одоо Jaylen Brown-д бас яах боломж гаргах юм лээ. Би нэг номер байсан юм а гэдгийг бодлох нэг. Өнөр бас тэгж бодлох тийм боломж өгч юм лээ. Гэхдээ миний харж байгаагаар бол миний одоо хүлээж байгаагаар бол бид нар Jason Tatum яхааргүй лидер нь байсан юм байна гэдгийг энэ үйлрэл харж авч ойлгож нэгсэндээ Jason Tatum эргээд орж ирэхдээ одоо байгаагаас илүү нэр хүндтэйгээр хүлээлттэйгээр орж ирэх болоо гэж бодож байна. Тэгэхээр альва зүйл хоёр талтай мэдээж карьерийг нь сүрүүлж гин Tatum энэний дараа нэг хувцас хөрөнд 2 цаг уйлсан гэсэн шүү дээ. Тэг яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм? Би яасан гэж ингэх хэвээр ингээд
Тэгээ аав нь орж ирээд чиний шүтдэг хобби чи хүртэл энийг даван туулаа гарцсан. Тэгэхээр чи залуу байна энийг даваа туулаа гарнаа. Бити одоо ингэж бууж өгөө гэж ингэж хэлчихсэн гэстэй. Мэдээж яг чиний хэлснээр ингэ сэтгэл зүйн даун болсон. Тэгээд ингэж мэдээж яарж байгаа өөрийгөө батлаж харуулмаар байгаа. Нөгөө Стив Керрийн асуудлын дараа өөрийгөө батлаж харуулах улирлыг яг ингэ явж исэн шүү дээ. Тэгсэн чинь ийм зүйл болцсон. Мэдээж яарж байгаа. Гэхдээ би бол энэ цаг хугацаагс сайн талаас нь хар гэвэл би бол Джейсон Тейтумын нэр хүнд батчих хугацаа л гэж хэлэх гээд байна. Жохон сонирн бооз. Game Point podcast үргэлжилж байна. За подкаст маань 2 дахь улиралдаа үргэлжилж байгаа. Тэгээд 2 дахь улиралдаа анх удаага бид нэгэн зочныг урьж оролцуулах чинь. Тэгэхээр энэ Game Point podcast бол мэдээж NBA-ийн podcast. Тэгээд NBA-ийн podcast-нд одоо бас анхны зочин маань орж ийн. Тэгээд NBA-тэй холбоотой хүн. За Odd Biter-тэй хамт байгаа залуу маань монголчууд маань одоо сүүлийн өдрүүд ичнээ мэддэг болсон баг. Гэхдээ та бүхэндээ аль биесээр танилцуулахад монгол хүн анх удаага NBA-ийн багт аль биесээр ажиллаж эхэлсэн ийм одоо гой үйл явдлыг бид гэрчлэхээр Тамираага одоо Biter-тэй нэгдээч гэж өрсөн юм. Тэгээд San Antonio Spurs багийн үнцэн ажилтан гэж явах. Тамира за тэрнээсээ эхлэе. Яг одоо Тамира San Antonio Spurs багийн юунд ажиллаж байгаа чи одоо үнцэн ажилтан жинхэлж чадсан уу? Ер нь яаж NBA-ийн багт орох боломж бүрдвэ гэдгээс гурлаа шууд яриад эхэлчихдэг хөө. Тий. За би яг үнцэн ажилтан болоод ерөнхийдөө сар гаруй болж байна. Ерөнхийдөө нийт бараг 3-6 сарын хугацаанд нийт олон одоо зөндөө олон позишнууд дээр аплайцсаар байгаа ямар ч байсан сая 9 сараас эхэлж ажилд орсон. Тэгээд ерөнхийдөө миний яг role болохоор одоо San Antonio Spurs and Entertainment гэдэг ерөнхийдөө энэ аягүй том нийт компани яг Spurs-ос гадна нөгөө San Antonio Missions гэдэг нөгөө хөл бөмбөгийн баг байгаа. Тэгээд Austin Spurs давхар цуг явна. За тэгээд нөгөө Frostbank хуучнаар нөгөө AT&T Center, Frostbank Arena тэгээд Spurs Way гэдэг ингээд нэг 6-7 том одоо байгууллагууд нийлээд San Antonio Spurs and Entertainment гэдэг компани болдیں۔ Би болохоор яг San Antonio Spurs багийн operations crew гэдэг ерөнхийдөө дангийн залуучуудын баг байдаг. Ерөнхийдөө яг нөгөө харбаар ажиллаас нь ахуулаад тоглолтод хэрэгтэй бүх юмыг бэлддэг. За тэгэл ерөнхийдөө яг тоглолт болон баг хоёрын хоорондох одоо тэр бүх бэлэн байдлыг хангадаг гэсэн үг л дээ. Ер нь operations гэхээр ерөнхийдөө тэгэл нөгөө бусад нэрлэгдсэн одоо албаудаас бусад бүх юм хийх гэсэн үг л дээ би бодлоо. Тамир өөрийнхөө талаар бас ярилцъя. Яаж гол ямар сургууль төгсөв? Ер нь хаанаас хаана амьдарч исэн? Тэгээд яаж энэ позишн дээр ер нь очисон түүхээ яриулах гоё юм болов уу? Тий, би одоо 26 настай, 26 хүрээтэй. Тэгээд Монголд бол яг 10 жилээ төгсөөд бас яг л нөгөө сагсан бөмбөг сонирхдаг. Тэгэл тоглолдог. Тэгээд ерөнхийдөө Тайванд би бакалаврын зэрэгээ зөвөр бизнесээр хамгаалчихсан. Тухайн үед бас сагсны дасгалжуулагч гэдэг байсан л та хүүхдүүдийн нөгөө актент. Тийм нөгөө жоохон хүүхдүүдэд сагсан бөмбөг заадаг тийм одоо part time ажил хийдэг байсан гэх юм. Тэр цагаас хойш ерөнхийдөө спорт сагсан бөмбөгтөөгөө ерөнхийдөө бас нэг өөр талаас нь бас нэг холбогдсон л та фэн болон тоглогч гэдэг утгаас ондоогоор. Тэгээд би 23 онд Америкт шууд San Antonio хотод Texas ирсэн л дээ. Тэгээ яг University of Incarnate Word гэдэг Southland Conference байдаг тийм Division 1 сургуульд ерөнхийдөө sports management-ээр яг сургуультай ирээд сурах гэж ирээд тэгээ яг л нөгөө гадаадууд нөгөө оюутан болоод нөгөө визний югаараа явдаг шиг яг тэрүүгээр явж байгаа л одоо төгссний дараа ажиллах эрх өгдөг шүү дээ Америкт. Яг тэрүүгээрээ OPT яг тэрүүгээрээ ингээд ороод тэр нөгөө нэг мэрэгчлэлтэй минь хамаатай авах хэрэгтэй гэдэг. Тэгээ ерөнхийдөө яг тэр зарчмынхаа дагуу яваал орсон л та. Тэгэхээр чи Америкт юу яасан гэсэн үг вэ? Америкт ирэхдээ угаасаа ийм спортын менежментийг сонгож байгаа юм чинь угаасаа тэр тусмаа Сан Антониг сонгож ийн гэхээр бүр зорж Сан Антони Спурсыг анхнаасаа зорьсон гэсэн үг үү? Тий, би ерөнхийдөө нөгөө яг одоо sports management гэдэг одоо ерөнхийдөө програмыг ерөнхийдөө сонсож байгаагүй Монголд ч байхгүй, ерөнхийдөө Азийн орнуудад чинь бол нэх бас сонсогддгоо шүү дээ. Тэгээд би ерөнхийдөө за яг
тасгалжуулагч болох юм уу гэхээр бас яг мид одоо тасгалжуулагч болох хүн би бас мөн үү гэдгийг бас тэгээ ерөнхийдөө хайгаад гэсэн чинь sports management гэдэг тийм юм хараад тэгээд сургуулиудаар харж байгаа л ерөнхийдөө Америкийн зөндөө олон хотууд баг ихэнх сургуулиуд л одоо байдаг болсон. Тэгэл яг Сан Антониод хайгаал Сан Антониод нэг 2 том сургууль нь яг энэ програм байдаг. За тэгэл Spurs төгсөөл ажилд орё гээл ерөнхийдөө ирсэн. Би бас уг Нью-Йорк руу Seattle LA идэрлээ байсан. За тийчээ очичоод тэнцэнээс бас одоо тийшээ орох илүү хэцүү байх гэдэг бас бодол байсан л да. Одоо жишээлбэл Seattle би бас сургууль тэнцэн тэгчээд нөгөө тийшээ очиж тийчээ чи мэрэгжлийн сагсан бөмбөг байхгүй болохоор бас нэг цаашаа нэмэргүй гэж бодоод тий. Ингээд анх ингээд аппликейшн бүглөөд ингээд яг ингээд hired боллоо гэдэг тэр мэдрэмж яг ямар байсан. Тэгээд ер нь ингээд hired болсон одоо background чи яг юу нь хамгийн их нөлөөлсөн гэж бодож чинь чиний хувьд? Ерөнхийдөө бол бас нөгөө спорт одоо том юуны одоо мэрэгжлийн багууд болоо ерөнхийдөө тийм нөгөө гадаад хүн ялангуяа нэг иймэрдүү позишнууд дээр ерөнхийдөө баг авд хүн байлээ. Тэгээд би анх ингээд яг нөгөө би ингээд нэг юм зүгээр ингээд нөгөө OPT тэр гэдгээ зэрэг хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь ширэг сонсчингуудаа за энэ нэг жоох виз мизний асуудалтай байна. Эний өрн жоох ингээд баргаатай байна гэд наа буцаачтай яг эхлээд. Тэгээд тэр гэхдээ миний яг баг 5 6 дахь яг одоо интервьюгийн дараах процесс аахгүй. Яг Spurs дээр цог. Тэгээд би бүр ингээд ерөнхийдөө баг сүйдээ баг уур хүрээд Spurs би тэр нөгөө интервью хийсэн үедээ хэлсэн байхгүй. Би ингээд яг ингээд юу юм энэ миний виз ямар ч хамаагүй би одоо тамаас ямар ч юм хийхгүй зүгээр л тим гэдгээ хэлж байгаамаа гэд тэгсэн чинь тэгчээд за чи тэгвэл дахиад HR-тай яриадах гээд HR-тай дахиж дараа марахтай бөө юм болж иж тэгээд нэг юм за чамайг зүгээр юм байна чамайг ажилд авлаа гэж л авсан л та. Хэрвээ чи тэгэхэд өөрийгөө илэрхийлээгүй бол чамайг ер нь дахиж дуудахарг байж тий. Ер нь бол тийм байсан байл. Наваа ингээд чи ямар ч буруу зүйл хийгээгүй чиний CV ингээд амар таалагдчихээн. Гэхдээ ингээд манай ингээд HR-ын зүгээс ингээд ийм одоо international хүүхд ингээд төгссөн ийм асуудалтай юу ингээд ерөөхдөө бити аваараа гэсэн байгаа буюу нөгөө тэгсэн чинь араас нь дахиад би бүр төчөөдөө баг сүүлийн юу яаж штэ эсвэл уурлаад үгүй ямар хэцүү юм бэ намайг өгнө ингээд тэ аваач гэж баг гэсэлтэй тэгсэн чинь ямар ч нөгөө манай менежер дээр ингээд чи өөрийнхөө төлөө ингээд амар файт хийсэн айгу зүг сайн байна гэж хэлжсэн. Одоо ингээд чам ингээд хэд хоног сошиал медиаар ярьсан Монгол хүн анх удаа NBA-д ингээд орлоо гэдэг нийтлүүд гараад те. Тэнгүүт ер нь хүмүүс хэрэг хандж ийн чамаас одоо ингээд яаж энэ ажилд оров яаж ингэж яаг гэж хүмүүс их асууж гинүү. Ер нь хандлага хэрэг. Тий бас сагсан хүмүүс сонирхдаг хөөхт залуучууд болон ер нь хүмүүс нэлээд бас ганцхан битсэн л дээ. Яаж орчоо намаг би бас ормоор байжтэй тэргээд яг бас нэг амар олон хүн бас орж ирээгүй яг зүгээр ганц 2 хүн хүүхдүүд та яаж орсон идэргээл тэгж л орж ирсэн дээ. Тийм тэгээд хамгийн гол нь нөгөө нэг тэд яагаад бид хоёр ингээд Тамират ийм юм ярьж эхлээд байна гэхээр Тамира ямар чугмаар явсан тэгээд яагаад бүр эцсийн зорилгоо угаасаа Spurs болгоод Сан Антонио явсан яагаад спортын чиглэлээр ингээд сурсан ингээд зорилгоо тодорхойлцоод тэрнийхээ араас шатаар явсан юм шүү гэдгийг бас харуулах гэдэг. За мэдээж Тамира нэгдүгээр тийм юу гэхээр бид нэг Монгол тамирчин NBA-д орохыг хүлээгээд Монгол тамирчин гэдсэн болохоос яг ингээ Монгол хүн NBA-гийн багт ингээ орчлоо гэдгийг сонсоод ингээд яг үндэ нэг хүлээгээгүй байсан амар гоё үйл явдал байхгүй. Тийм учраас чувдаа од битэрийн зүгээс чамд одоо маш том баяр хүргэе. Гэхдээ энэ бол чаны карьерийн дөнгөж эхлэл цаашдаа чи нөгөө зорилго чинь том байгаа. Тийм учраас энэ нөгөө зорилго чинь ингээд улам томроод магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа чи өөрөө Монгол залуучуудыг багтаа авдаг болцсон байх хэмжээний болоорой гэж нэгдүгээр хүсэн ярив. За одоо подкаст маань NBA-гийн подкаст чи манай энэ удаагийн зочин мэдээж San Antonio Spurs баг ер нь San Antonio Spurs баг чи ороод одоо үнсэн ажилтанд баталсан учраас мэдээж өөр олон баг дээр ажиллаг үлдээ. Гэхдээ San Antonio Spurs баг нэг юм family юутай байдаг шүү дээ. Тэр тоглогчд нь энэ Greg Popovich эхлэлтэй байх л та уур амьсгалнууд юу гэдэг. Энэ нь ер нь яг хаанаас эхэлтэй юм? Тий, ерөнхийдөө мэдээж олон жилийн нөгөө суурьсан одоо ерөнхийдөө бусад NBA багууд бол ерөнхийдөө том захирлууд одоо албаны том дарга нарын энэ позишнууд нь ерөнхийдөө айгүй их солигдсон байлаа анзаараад баг.
Spurs-ийнх бол ерөнхийдөө гадны хүн авчирхаас илүү дотроосоо тэр нөгөө мэрэгчлэтнүүдэд бэлтгээд дээдээд албан тушаалтангаа ингээд доороосоо дээшлээ явдаг. Ерөнхийдөө мэдээж энэ бол тасалжуулагч Popovich-тай холбоотой мэдээж Popovich бол угаасаа Spurs хамгийн том дархлагдсан хамгийн том хүн. Тэгэхээр тэр соёлоороо угаасаа мэдээж бусад багуудаас ялгардаг гэд өөрсдөө ч гэсэн бас байнга хэлдэг. За бид нар бол ингээд бусад багуудаас энүүгээр ялгарна шүү. Бидний ингээд компани доторх энэ соёл нь ер нь бол их гоё санагдсан. Одоо ингээд энэ жил бол ингээд ерөнхийдөө бол ер нь шинэ баг шүү дээ. Баахан шинэ залуучуудтай Виктор Вембаньяма ч гэсэн ер нь бол NBA-д орж ирээд удаагүй юм те. Ер нь энэ олон шинэ залуу тоглогч нар яг тэр Spurs-ийн одоо юунд хэр усч байна одоо соёлд, culture соёлд. Тий. Ерөнхийдөө хараад байхдаа шинэ хоёр rookie байна. Harper эдрийг хараад байхад ерөнхийдөө бүр нэг хизээний нэг тийм бүр Spurs-ийн тоглогч олон жил байсан юм шиг ерөөсөө ингээл San Antonio-оор яваал ингээл хүмүүстэйгээ ингээл айгуу тийм ерөнхийдөө welcoming айгуу тэр юун дээр бас Spurs их тоглогч нарыгаа их юу яа гэм шиг байлаа. Одоо пүүчилдэг. Бусад хотуудад одоо яг San Antonio Spurs бол мэдээж San Antonio-д ганцхан яг одоо major спортын баг байгаа болохоор тэр нь бас нөгөө хоттой бас айгуу өндөр хариуцлага айгуус өрдөг. Ерөнхийдөө San Antonio хотоос илүү Spurs баг ерөнхийдөө дэлхийд аяар мэдээж илүү алдартай болохоор хариуцлага нь илүү өндөр болохоор дотор нь орсон л бол San Antonio-гийн ерөөсөө маш том одоо урдаа барих хүн болж байгаа болохоор community рүүгээ нэлээд чиглэсэн. Тэгэл их л тэргүй айгуу тэр нь л одоо миний бас нөгөө хэлээд байгаа нөгөө гол ялгаа авах гэж бодож байна. San Antonio Spurs баг нэг том зах зээл одоо LA, Нью-Йорк, Чикаго гэдэг чинь бол маш том хотод шүү дээ. Тэрнтэй харьцуулахад орцсон жижиг учраас уур амьсгал гэсэн их гоё нэгдмэл байх гэж бодож байна. Яг одоо багийн лидер бол мэдээж Victor Wembanyama, De'Aaron Fox. Тэр хэдий маань одоо Spurs-ийн тэр нөгөө хүрээл дундаа ажилчтайгаа ер нь Spurs-ийн тэр баг дотор компани дотор байгаа хүмүүстэй ер нь ямар харьцдаг ер нь хувь хүмүүс талаасаа Victor Wembanyama ямар хүн юм шиг байна. Тийм веби болохоор ерөнхийдөө бас нэлийн угаасаа нөгөө дөв суудсан өөр бас нэг тийм одын өвчм нь угаасаа нөгөө бүр Францд NBA-д ороогүй байхдаа л угаасаа хэзээ од болцсон. Тэгээд хүмүүс хорн гарцсан. Тэгээл нэг тийм гинт нэг айгүй их мөнгө ороод ирсэн тийм тоглогч биш байгаа байхгүй тий. Тийм ч нэг олон жил профешнл тоглолцсон. Тэгэхээр ерөөсөө айгүй профешнл одоо бусад рукинер эднэр чинь тийм ч ингээл жоохон гэдэлцээл тий. Ингээл явж байхад Виктор бол тийчээ цэвэрлэгчж байхад ингээл хай гээл тийчээ security нэрээр ингээл өстой хамаг ямаа уншуулаад гараад зарим тоглогч нар чинь security-гээр бол нөгөө ямаар байнга л гарна штэ. Хэдий тоглогч өдрийн бараг 100 гарч байгаа ч гэсэн байнга л орж гарч байгаа. Тэгж яхад нь бид нар бол ингээл ерөнхийдөө харгал нэг бушуухан яцхад Виктор бол ерөөсөө яг ингээл хүн болгонтэй хай гээл айгүй найрсаг тэгээ угаасаа Spurs-ийн ч гэсэн Wemby-гээ авснараа үнэхээр одоо бахархаж баярлаж амар шүтчлээ байдаг л та би бол. Түрүү жил Wembanyama бэрхтээ ер нь Spurs-ийн season ер нь жоох эрт дууссан. Энэ жилийн ер нь бол одоо багийн projection юу вэ? Чи багаа одоо Spurs-ийг хэр хол явна гэж бодож байна? Тийм яг хөө энэ жил яг зүгээр яг фэн хувийнхаа хувьд бол ерөнхийдөө нэг эхний раунд байгаа багт гэж харж байна. Ерөнхийдөө түрүү жил ерөнхийдөө тэгсэн шалтгаан за Fox ч гэсэн бас тоглохоор л байсан байлсан тий. Тэгээ ерөнхийдөө тоглохгүй байхыг бодоход ерөнхийдөө за ер нь дараа жил нэлээд үзэл гэсэн байх. Гэхдээ яг нэг маш олон хол одоо аваргын контендер төвшөнд бол харахад бол хэцүү. Ягаад тэгэхээр туршлага дэндүү залуухан тий. Тэгээ тасалжуулагч ч гэсэн хоёр дахь удирдал одоо бас юу илээ. Тэгэхээр ерөнхийдөө эхний раундда ерөнхийдөө ямар багтаа таарах вэ гэдэг л гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол плей-оффд орно гэж бодож байгаа юм шүү дээ. Би бол плей-оффд орчих байх гэж бодож байна. De'Aaron Fox нэлээ. 100 De'Aaron Fox ер нь хөлний бэртэлтэй болоод нөгөө хятадын туура юу яасан ер нь нэлээд serious байсан байж магадгүй гэдэг. Ер нь De'Aaron Fox бэлтгэлдээ орж чинь ер нь ямар байгаа вэ? Тий, яг нөгөө NBA их багууд ч нөгөө бэлтгэлийн бааз гэдэг тусдаа залтаа байдаг штэ. Тэгэхээр би болохоор ерөнхийдөө ажлын нэлийн олон цагийг ерөнхийдөө арена дээр өнгөрүүлдэг. Яг Frostbank тоглогч нар ерөнхийдөө юун дээр
Бэлтгэлийн арена зал. дээр Spurs-ийн нөгөө бэлтгэлийн заалт чинь бол нэлээд Хавттай. хамгийн сүүлийн үед хамгийн шинэ баг шүү баг 2 жилийн өмнө шинээр ашиглалтанд орсон бүр үнэхээр тасархай тийм бэлтгэлийн заал үүдэг. Тэн дээрээ ерөөхдөө хоёрын бэлтгэлүүд нэж байгаа. Яг тоглолтын өдрүүдэд нөгөө тоглолтын өмнөөс гадна өглөө дахиад нэг бэлтгэл хийдэг штэ. Хийчээд тоглолтын өмнө дахиад нэг хийдэг. Тэрэн дээр харахад бол фокус бол тэгэл яг л шидэл ингэжэл тэгэл яг тоглолт болонгууд тоглолт юм шиг ингийн хувцастай ирээд байлээ. Тэгэхээр ерөнхийдөө гайг байх гэж бодлоо. Эхний сар мар өнжиж магадгүй. Маш энэ наач бол сайн мэдээ шүү те. Тэгэхгүй бол бас эвгүй шүү дээ. Тийм. Юу ачил. За Тамара нэг маш дэлгэрүү мэдээлэл өгж байгаад баярлалаа. Тэгээ мэдээж чамд маш том амжилт хүсье. Гэхдээ төгсгөлд нэг асуулт байгаа. Чи Монголын саксыг ямарыг мэднэ? Монголын саксан бөмбөгийн лиг за ер нь шатны тэмцээнүүдийн зохион байгуулалт ямарыг мэднэ. Дээрээс нь чи өөрөө Тайванд их сургуулаа төгсөн. Тайваны саксан бөмбөгийн зохион байгуулалт ямарыг мэднэ. Америк NBA шүү дээ. Одоо дэлхийн жишг болсон NBA. Яг тэр зохион байгуулалт ер нь хэр өөр байд юм бэ? Ерөнхийдөө нөгөө харж байгаа цар хүрээ дэндүүд бас том харж байна л да. Нөгөө broadcast хийж байгаа компани жишээлбэл Amazon Prime байдаг ч юм уу те. Тэгэхээр тэрийгээ дагаад яг тоглолт бэлэн болоход broadcast хийхэд маш өндөр стандарт. За тэгэл тоглогч нар ирэхэд, шүүгч нар ирэхэд ямар стандарт тэд нар чинь мэдээж салбартаа хамгийн шилдэгүүдэл ирж байгаа болохоор ерөнхийдөө стандартыг хандлан барьдаг нь л одоо нэлээд тэгж өндөр түвшинд их алдаа дутагдaltaгүй одоо болдсон болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө тэрнээс биш бол нэгтээ бидний яг үүндээ би бас ингээл нөгөө шийд заалны хувьд ингээл шал тусдаа тэгээ бараг алтаар хийсэн юм байдаг байх гэж боддог байх бол яг л адилхан бидний хийдэг юм дээр те угаагаал будаал те зүлгээл яг адилхан ингээл те ингээд дотор дөрвөн янзлаад ингээл тордоол явж байгаа байхгүй тий. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө стандарт барьдаг тал дээр л ерөнхийдөө маш өндөр стандартыг гол ялгаанд гарч хангаж байгаа ах гэж байна. Тэрэн дээр л ялгаа гарч байгаа гэж бодож байна. Зохион байгуулалт нэрийн. Тий. За тэгвэл ингээд ямар ч байсан Spurs яг ингээд арын албанд operationд нь ажиллаж байгаа тамиртай ингээд хүссэн ажилдаа хүссэн багтаа орсонд нь бас баяр үргэе. Тэгээд заашдын одоо ажил хөдөлмөрд нь амжилт хүсье. Тэгээд зөндөө олон чиний хойноос одоо зөндөө олон хүүхдүүд хүсэл мөрөөдлөө дагаад одоо энэ NBA-д ажиллах болтгоо гэж бас ерөөй. Тэгээд би нөгөө болгон сүлтэй байгаа гэдэг. Тийм. Болгон сүлтэйгээр Major League Soccer өөр нөгөө энэ Америкт өөр ингээд мэргэжлийн багуудад ажилд орсон монголчуудыг харж л байсан л да. Сиэтлд бас нэг байдаг ч үлээ нэг залуу пост оруулаад байжсэн. Гэхдээ NBA-д анхных NBA-д өөр одоо яг монгол хүн ажиллаж исэн юм тохиолдол би хувьдаа мэдэхгүй байгаа. Тэгэхээр чи угаасаа Тамира бидний хувьд ингээд нөгөө санаандгүй байсан мөрөдлөг маань бодит болгоцсон залуу учраас чам томоос том амжилт хүсье. Тэгээд өшөө илүү их амжилт гаргаараа. Тэгээд яг одтой гоё үг хэлээд булган сүлтэй байг чиний араас өшөө олон монголчууд NBA-г олон багуудад яваад энэ бол чи анхдаг чинь. Тэгэл нэг шангин татсан бол араас нь тэгэл барилгыг барайл явна шүү дээ, тэ. За, баярлалаа. За баярлалаа. Game Point podcast үргэлжилж байна. Ардуул сарын 15 энэ 7 хоногт Blackpink-ийн Deadline тоглолтыг үзэх нэг азтан тодорхойлно. Энэ юу вэ гэхээр манай подкаст ивент гэж Голомт банкны Social Pay хөтөлбөрөөс одоо урамшууллын хөтөлбөрөөс зарлан явуулсан найзаа ураад супер азтан болоороо энэ урамшууллын хүрээнд та найзаа ураад Social Pay-д өөрөө хэрэглэж байгаа. Найзаа ураад таны өрсөн найз чинь хэрвээ таны урилгыг хүлээж аваад Social Pay-гийн хэрэглэж болох юм бол та өрсөн найзтайгаа хоёулаа нэг суглааны эрэхтэй болох юм. Тэгээд өнөө маргаашгүй 10 дугаар сарын 15-нд ч өнөө маргаашгүй тодорч байгаа азтан тодорлох байгаа энэ хөтөлбөрт оролцох юм. Тэгэхээр зөвхөн Social Pay-гээс энэ Blackpink-ийн тоглолтыг үзэх азтан тодорхойгоор маш олон бэлгүүдийг та бүхэнд бэлтгэсэн байгаа. Тэгэхээр Social Pay-д найзаа ураад азтан болоорой өнгөрсөн жилийн NBA-гийн азтан маань энэ үйлрлийн тоглолтыг үзэхэд Америкийн нэгдсэн улс руу гарах аялалдаа бэлдэж байгаа гэсэн. Тэгэхээр тун удахгүй бас Blackpink дэлхийн шилдэг Blackpink-ийн тоглолтыг үзэх азтан маань тодорхойж байна. Тэгэхээр аль хэзээ найзгаа урьсан та бүхэндээ амжилт хүсье. Social Pay.
Game Point podcast үргэлжилж байна. За багууд бэлтгэлтэй гарсан улирлын өмнөх тоглолтуудаа хийж байгаа. Багууд мөн улирлын өмнө хөгжөөн дэмжигчдийн нээлттэй бэлтгэлтийг зохион байгуулдаг юм уламжлалтай. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Golden State Warriors-ийн нээлттэй бэлтгэл болоо тэрэн дээр ах トゥ Curry-нэр одоо олонний нүдийг хөжилсэн бол Philadelphia нөгөө Golden State Warriors бол бүр Chase Center-тэй тэр нээлттэй бэлтгэлийг хийсэн шүү. Бүр үзэгчтэй. Тий. Арга хэмжээгээ таслбар таслаа. Тэндээсээ бүр ашиг болоод гэх юм. Харин Philadelphia 76 багийн нээлттэй бэлтгэл бол арай өөр нөхцөл байдалд болсон байлаа. Гэхдээ тэр бэлтгэл дээр нэгэн одоо юу гэдэг хүлээгээгүйс үр дүн гарч ирсэн нь Joel Embiid тэр бэлтгэлд нэлээд өндөр ачаал авч оролцсон явдал байсан тийм үү? Тэгээ яхаа. Тэгээ Joel Embiid энд бэлтгэл дээр оролцож байна гэдэг чинь маш сайн мэдээ. Ер нь бол уул нь бол 100 эхлээд Joel Embiid бэлэн болж ийн турсан байна тэргээл бэлтгэлийн видео гараад сайн мэдээ гарч ирсэн бол яг араас нь бас хизээ тоглолтын мэдхгүй, эмчнэр нь мэдхгүй, хизээ идэхин мэдхгүй гэсэн тийм учир битүүлэг мэдээ гараад ирсэн. Тэгээд яг ингээд Joel Embiid-ийг талбай дээр гараад ингээд тоглож байгааг нь хараад тэгээд олон минут байсан гэхээр энэ бол Sixers-ийн хувьд бол маш сайн мэдээ. Joel Embiid идэрсэн байна, тоглоход бэлэн байна. Гэхдээ яг энэ үйлрэл яг хэдин одоо тоглох уу те back to back л байхгүй. Back to back game дээр би баг үлдсэн карьертаа баг тоглохгүй байх гэсэн юм яриадсан мэт дөрвжил. Тэр бол амар байсан. Back to back 76ers тоглох нь. Гэхдээ яг 76ers-ийн одоо энэ жил бол East-ийн өрсөлдөөн маш одоо те West-тэй харьцуулах юм бол маш муу болохоор 76ers бодиттой бас тийм боломж бол байгаа. Хэрвээ гэхдээ өөрсдөө ирүүлэх хэрэгтэй. Одоо Paul George бол хизээ тоглох нь одоохондоо мэддэхгүй байна тийм үү. Тэгээ дээрэс нь Jared McCain түрүү жилийн rookie залуу энэ жилийн 2 дахь жилдээ тоглох гэж байгаа залуу бас гимтчихсэн. Гэтэ яг тэр бол бэлтгэлд орж ирсэн үү? Удаан орж эхлэх баг. Гэтэ юуны өмнө дуусгаар байсан шүү таймлайн. Тэгэхээр нэг удаан бэлтгэл бол биш. Үгүй удаан хугацааны одоо юу биш баг. Суух бэлтгэл биш баг. Тэгээд энд Jared McCain ч өнгөрсөн үеэрэлд тааруу эхэлсэн Philadelphia 76 багийн бүр онооны лидер болсон явж байсан тэр нөгөө rookie сонголтон шүү дээ. Тий. Маш сайн тоглосон шүү дээ түүжил. Амар сайн тоглож байгаад яг тэгээд бэртцээ харамсалтай. Тэгээ Quentin Grimes гэдэг залууг бас яг Kuminga-тай адилхан зунжингаа одоо хүлээж юун дээр тохиролцохгүй цалин дээр тохирохгүй байсаар байгаад qualifying offer үлдсэн. Энэ бол энэ жилдээ бол 76-ийн хувьд бас нэг сайн мэдээнүүд нэг. Тэгээд хамгийн их хүлээлттэй нэг зүйл бол энэ жилийн драфтаас авсан эхний тойргоор авсан VJ Edgecombe гэдэг залуу. Энэ залуу бол нэлээд юм дуулах болоо гэж миний хувьд одоо дандаа. Бараг шууд гараанд гаргахаар юм уу? SG дээр. Одоо Paul George байхгүй бол тийш дээ. Paul George хэрвээ тоглох болоогүй шууд гараа. Paul George ирээд Paul George Edgecombe Edgecombe SG дээр Maxi PG дээр Kelly Oubre PF дээр тэгээд Joel Embiid center түүн байрлал гэж гарч болох юм тийм үү? Ер нь бараг тэхээс зөөр болдог яг. Аргагүй л харагдаж байна да. Өөр дөрвтэй PF байхгүй юм ба шүү дээ энэ багт чинь. Уусаа тий. Энэ Philadelphia 76 баг за энэ 100 юу өөрчилсөн бэхээр яг чиний сайн хэлсэн тэр нөгөө Quentin Grimes-ыг ингэж нэг юм нэг жилээр аваад үлдсэн эрх зүүн бол алдах нь тодорхой баг. Andre Drummond-ыг гэрээгийн сунгаж чадсан, Eric Gordon-ыг гэрээгийн сунгаж чадсан, Kyle Lowry, Kelly Oubre-нарыг ингээд нөгөө Kelly Oubre player option-ыг сунгаж ороод ирсэн ингээд ерөнхийдөө Ахмад бүрэлдэхүүн, Сэлгэний бүрэлдэхүүн бол хэвээрээ үлдсэн. Өнгөрсөн жил энэ баг чинь ердөө 24 хожил байгуулаа. Плей-оффын гадна үлдсэн багш доод. Тэр ийм багийн тухай яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо бид эдийн өнгөрсөн жил Paul George-ыг аваад, Joel Embiid-ийг аваад, Max шинэ их гурвал энэ баг би бүр санд би өөрийнхөө үгийг санаж байна. Энэ баг бол энэ бүсийн финалд үлдэхгүй бол fail гэж тодорхойлох хэрэгтэй баг гэжсэн чинь бүсийн финал битгээл энэ бигийн финал шалгараа. Лотери баг болсон. Хамгийн гол нь хараа юм. Энэ гурав ингээд маш олон тоглолт гимтэлтэй байсан. За энэ нэгдүгээр шалтгаан. Гэхдээ хамтдаа тоглосон тоглолтуудад тийм амжилттай байгаагүй шүү дээ. Тэг яагаад энэ үйлрэл тэр нь дахиад амжилттай болно гэж юм өндөр хүлээлттэй байгаа даа. Гэх. Эхлээд нэг жил одоо эн чинь бас амжилтгүй ч нэг жил өнгөрчлөө. Одоо тэгэнгүүт 2 дахь жилдээ орж байгаа. Эхний жил
яг жээлд болохтэй би биндээ дасах тийм хугацаа байсан байж магадгүй. Тэгээд энэ жил арай ондоо байх болов уу гэж би миний хувьд бодож чинь. Тэгээд гол нь East-ийн өрсөлдөөн тийм муу л байгаа байхгүй. Тэгээд Joel Embiid гэдэг хүн чинь уул нь одоо шүү дээ. Бэртэл байгаа болохоос одоо бэртээд ингээд тоглохгүйсээр бид нар мартчихад байгаа байхгүй. Энэ хүн чинь уул нь бол MVP хүн шүү дээ. MVP хүн шүү дээ харин тийм. Тийм болохоор энэ хүн хэрвээ тоглох юм бол Sixers-ийн амжилт тэр чигээрээ л яг адилхан өсөх болов гэж би бод. Түрүү жил үнэхээр тоглоог. Тэгтээ одоо энэ багийн цолин 76-ers хэр хол явах нь хэр Joel Embiid ирүүл байхаас шалтгаална. Миний үтэй шүү. За нэг юм ойлгомжтой байгаа шүү дээ. Joel Embiid хэзээ бүтээлрэл тоглохгүй. Энэ бол одоо back to back тоглохгүй. Тэнгүүт ямар ч байсан 10 хэдэн тоглолтод байхгүй тийм үү. Нэг 60 хэдэн тоглолтод 60 хамгийн ихтэй оролцох нь. За 60 тий. Тийм бүр сайнаар тооцоолж байгаа. Яг өнгөрсөн жилийн үдийг харьцуулахад өнөөдөр ESPN-ээр альтернатив гишүүн Спирс ярьж илээ л да. Макс Спирс юу гэхээр би өнгөрсөн жил Joel Embiid-ийг бэлтгэлийн бааз дээр ийм сайн байгааг хараагүй. Өнгөрсөн жил бүр ингээ асуудалтай байсан. Тэгэхээр энэ жил ингээд бэлтгэлдээ оролцоо явж байгаа гэдгийг нь сайн мэдээ байна гэж хэлж байгаа юм. Тэгэд үнэхээр тэр хүнийг бэлтгэлдээ оролцож байгааг нь хараад энэ бигийн экспертүүд баярлдаг хэмжээнд болцсон байгаа даа байхгүй. Тэр энэ бол Philadelphia 76 баг дотор өнгөрсөн удирлын сүүлээр гарч ирсэн мэдээ дотор угаасаа Embiid-тэй гэрээгээ сунгацсандаа харамсаж байгаа гэдэг харамсч эхэлсэн гэдэг ийм одоо уур амьсгал баг дотор үүсэт эхэлсэн гэсэн шүү дээ. Би тэрийг энэ өдөр дахиад бүр тэр харамсал нэмэгдэх хөлөрлөө байх болов гэж бодож байна. Joel Embiid яг одоо 30 настай болоо. 31 настай. Хараа 31 настай. Чамаас асууя. Чи Yao Ming гэдэг тоглож байна шүү дээ. Yao Ming. Азаас төрөн гарсан хамгийн супер тоглож байгаа. Одоо Ян Хансныг Яманаас хойш хамгийн ур чадвартай тоглож гэдэг. Үнэхээр тэр залуу бол Portland Center rookie бол үнэхээр ирээдүйн ёг гэж байлаа. Гэхдээ Yao Ming одоо хэдэн настай гэж? Хэд? Энэ жил 45 хүн. Хэд гэцээлээ. Ань тийм би бүр гайхс юу лээ. Yao Ming зодог тайлаад бараг 100 жил өнгөрсөн. Бараг 100 жил өнгөрсөн байхгүй юу? Тэг бодоо. Yao Ming зодог тайлаад тэгэд Yao Ming өөрөө ямар доминант тоглогч байлаа. 20-10 асуудалгүй байдаг. Бүр Shaquille-ийг одоо ингэж дид явж хахад нь Shaquille-ийн дорндын өрөндийн гарааны бүрэлдэхүүнэд бүх одын гарааны бүрэлдэхүүнээс хасж исэн. Тэгээд асуудал болж ирж исэн ийм төвийн тоглогчтой. Тэг Yao-ыг яагаад ингэж карьер нь богино үргэлжлүүлсэн бэхээр нөгөө гимтэл өвдөг штэ. Тэг Joel Embiid яг Yao-гийн зодог тайлдаг насн дээр яваа баг явж байгаа байхгүй. Баг. Тэгэхээр тий. Embiid-ийн одоо би хэлэх гэдэг нь Embiid-ийн бүх тэр MVP байсан цаг хугацаа тэр сайн тоглож байсан цаг хугацаа уучлаарай ард үлдсэн. Аль эзэн ард үлдсэн. Би бол Embiid-ийг би өнгөрсөн өдрөл хэлжсэн. Зодог тайлах. Бүр ингээд зодог тайлаад Philadelphia амар болгочихж яг тэхгүй л байх л та хувь нь өөрөө залуу учраас тогломоор байгаа. Гэхдээ аливаа нэг зүйлд хүн болгоны өвдөг адилхан биш, хүн болгоны бие адилхан биш. Яг тэрэн шиг Joel Embiid-ийг бол би одоо тэгэж X factor одоо Embiid хэр байхаас шалтгаална. Үгүй Embiid хэр байхаас юусаа хамаарахгүй угаасаа бусдаас нь хамаарна. Joel Embiid-ийг плей-офф тоглол аваад сайн байна. Гэхдээ тоглохгүй байх магадлал угаасаа их болохоор би бол Philadelphia 76 багаас энэ жил бол юм үлээхгүй л гэж бодож байна. Хэрвээ Joel Embiid-ийг хасах юм бол шүү дээ. Энэ багт ерөөсөө big man гэж алга. PF дээр хэн байна? Kelly Oubre байна. Тэгээд DeAndre Jordan. Биш Andre Drummond. Тэгээд ингэнгүүтээ шүү дээ. Одоо ингээ лиг чинь бүгдээр том болоод байгаа шүү дээ. Big тоглоод байгаа шүү дээ. Тэгэх юм бол бусад баг яагаад барахгүй гэж байгаа. Баахан жоохон жижигхэн гордоттой. Тэгэхээр хэрвээ Joel Embiid үнэхээр чиний хэлдгээр ингээд за одоо энэ хүнээс хамаарахгүй гэх юм бол энэ баг бол хэцүү л харагдчих. За ингэж бол одоо за би ингэж бүр ингэж хэтрүүлээд ингэж давслаад байна гэж бодож иж болох юм. Зодог тайлах юм л үгүй Embiid тоглож шүү дээ 60 тоглолтод ч юм уу 45 тоглолтод. За удирлын талд нь тоглолоо заяа. Багийн дасгалжуулагч нь алдартай хүн байгаа шүү дээ. Ингээд алдартай төлөвлөгөөтэй маш сайн мастер плантай хүн байгаа шүү дээ. Тэнгүүд Philadelphia 76 баг өнөө орой Embiid-тэй тоглоно.
Би өнөөдөр Торонто Raptors-ийн эсрэг Embiid-тэй тоглоно. Маргааш Boston Celtics-тэй тоглох гэсэн чинь Embiid тоглохгүй. Нөгөөдөр би Embiid-тэй тоглоно, тэрний дараа Embiid-тэй тоглоно. Тэгээд план энэ хэцүү гэж. доктортой биш байдал яаж баг доктортой тоглох вэ? Би өнөөдөр жишээ нь би Paul George байлаа гэж бодё. Би өнөөдөр Embiid байгаа юм чинь би самбарт ёо баг ядрах нь. Би бас өвдөг асуудалтай байгаа шүү дээ. Би ч бас өвдгөө гамнамаар шүү дээ. Embiid байхгүй. Яа за өнөөдөр жинхэнэ махаа зулгаах нэ гэл. Маа Монголын сагч тэгдэг байхгүй. Нэг нь ингээд гэмтэлцэнээс самбарт хүн байхгүй. Яа өнөөдөр самбар жинхэнэ махаа зулгаах нэ гэл ордог байхгүй. Яг Paul George тэгэл ордог бод та. Аа өстө махаа зулгаана гэл. Тэгээ боддоо. Энэ багаас ийм докторгүй багаас яаж амжилт хүлээгээд байгаа юм бэ л гэж асуумаар байгаа байхгүй. Яаж амжилт хүлээж чадчихна. Гаа вэн гэдэг чинь энэ зүүн Embiid торсон. Тэгээд энэ зүүн яг ингэ тоглож эхлэх гэж байна. Гэхэр чинь энэ чинь бас сайн ойрт сонсоогүй. Sixers-ийн хувьд ойрт сонсоогүй сайхан мэдээ өгöd байгаа байхгүй. Тэгээд яг энэ дээр нь за ингэ тоглоод тураад ямар ч нэмэргүй гэх юм бол яг хэцүү байстай. Фэнүүд нь бас хөөрхий бас нэг айтайхан сонсч урлаа шүү дээ. Гэж бодсон. Embiid энэ үлрэл 55 саяын цалинтай шүү дээ. 55 саяын цалин. Багийнхаа цалингийн 4-1-ийг ганцаар авч байгаа. Бараг Ирэх 4 жил шүү дээ. Энэ жилдээ нийлээд 4 жил шүү дээ тий. Бүр 28-аас 29 он 67 сая бодлоо. Нэмэгдсээр байна. Тэгээ 4 жил цалинтай байна. Тэгээд цалингийн цэсний 35% эзэлж байгаа шүү дээ. Энэ үний чинь цалин гэхээр oh my god энэ үний одоо Sixers ирээд бол энэ би хэлээд шүү дээ. Embiid хэрэг гол явахаас Sixers ирээд байна. Уруу хамааралтай биш ямар хамааралтай гэдэг лээ. Шууд хамааралтай болчиход байна л да. Тий. Өнөө наад чи өнөө тэгээ одоо өнгөрсөн улирал чи юм ярьжсэн энэ жил дахиад Embiid-ээс хамаарна гэж ярьж байгаа чинь өөрөө бид нар жоохон үг туурах гэдэг юм шиг л байгаа даахгүй. За эгүй Embiid сайн тоглол сайн 60 тоглолтод оролцож бүр сайн байна. Гэтэ тэгхгүйг нь чийж мэдж байгаа, бийж мэдж байгаа, үзэж байгаа та нар ч мэдж байгаа шүү дээ. Тийм үчиж хэдүүлээ ингэж нэг хуураад байхад Embiid байхгүй бол яг энэ баг яаж тоглох вэ гэдэг асуултанд бол өнөөдрийн байдлаар чи түрүү хариулт хэлчихлээ шүү дээ. Andre Drummond төвд байх юм байна. Kelly Oubre, Paul George самбарт туслах юм байна. Тэгээд амжилт хүсье. Амжилт хүсье тий. Ай хараа Paul George, Joel Embiid хоёр нийлээд 106 саяын цалин авч байгаа. Цалингийн дэс энэ жил хэдээр тогтож байгаа вэ? 150 140 лөө. Энэ хоёр 106 саяын цалин авч байгаа шүү дээ. Тэр боддоо үлдсэн 100 саяд нь бусад 13 тоглогч нь бага барьж байгаа шүү дээ. Тэгэхээр Philadelphia 76 багийн үзүүлэх амжилт эндээс уншиж Joel Embiid-ийн гэрээг сунгадаг, Paul George-ыг Max-аар зурдаг нь бол fail аль хэдийн болчихлоо шүү дээ. Нэг жилийн дараа. Тэгээ Joel Embiid-ийн гэрээж, Paul George-ийн гэрээж одоо NBA-д маш муу гэрээнүүд болчихлоо шүү дээ. Одоо энийг хөдөлгөхөд хэцүү. Тэгэхээр айгүй хурдан муудаж ийн гэдэг чинь тэгэл хэцүү л байна л да. Бэртэл гэмтэл хийснээс шүү дээ. Одоо чи ингээд Joel Embiid-ийг шүү дээ. За энэ ингээд угаасаа ингээд өнгөрсөн. Одоо яг хөө би 4 жил гэсэн байсан. Өвдөг ер нь бол нэг улам мууд нь л гэхээ сайжирдаг юм аа гэдэг. LeBron-ыг бэртлийг чи юу гэж бодож байна? Одоо тэр Sayarika гэдэг чи одоо тэр нөгөө бокс одоо хонгоны тэр цаана нөгөө тэр нөгөө мэдрэлийн судалсан дараад яцсан гэдэг ба штэ. Энэ бол яг ясам дээр зүгээр хөгшин үнийл өвчин. Хөгшин үнийл бэртэл биш штэ өвчин байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу н одоо ингээд энэ 3 4 7 хоног ингээд одоо ингээд LeBron James-ийг ингээд юунаас салгаж байгаа юм чинь уцгсан хүмүүс холдуулж байгаа юм чинь явандаа энэ LeBron James яа гэсэн үг. Одоо энэ чи буцаалгаад 100% идэхгүй шүү дээ. Хараа нөгөө тэр сайн нөгөө хоёул тэр LeBron нөгөө commercial дээр сурчлагаан дээр комент хийж амжилт байна гэхэд амжилтлаа амжиг. Тэр бол үнэхээр бүр ингээд бүр за угаасаа тэрийг Америкийн хэвлэл мэдээллийнхэн ч угаасаа үнэхээр бүр зугаа болгож барьж идэж байна. Ингээд LeBron ингээд гимцэн гэсэн чинь
Тийм тэгсэн чинь тэрийг тэгээд Хеннесигээр шавшчин үсттэй тэгээд зүгээр болчих ш. Тэгээд бүр ингээд доороо даапаалаад. Тийм тэгээд нөгөө студид холбогдож исэн нэвтрүүлэгч нь бүр чи нэр арай дэндүүштэй мэндүүштэйгээ бүр ингээд хил бүг болоод Стив Нейсмит тэгээд ингээд те Майкл Жордан хэрвээ I'm back гэдэг үгээ сурталгаа хийлгэсэн бол одоо жишээ нь бид нар яах байсан тэр үед те. Тэгэхээр нөгөө LeBron тэрэн дээр маш хариуцлагагүй ганцсан нэгсэн зарахгүй юмаа зарсан гэж шүмжлээ байна. Тэгээ би LeBron James хараа бүх цаг үеийн түүхэнд greatest of the all time боёо бүх цаг үеийн түүхэнд хэн шилдэг вэ гэдэг тийм өрсөлдөөнд үргэлж яриад байгаа юм байхгүй. Майкл Жордан уу, тэ? LeBron James уу гэдэг яриад хүн Маргаанго бүр хийсэн бүтээсэн. Тийм байхад төгсөглөө заавал ийм муухай төгсгөл хийх гэдэг юм бахта. Тэрний үхээр ингээд гимтлээс болоо тоглож чадахгүй болох ч гэдэг юм уу, тэ? Ингээд сүүлийнхээ үйлрэл ингээд гимтсээр угаад ингээд тоглож чадаагүй ингээд тэгээд зодог тайлахад хүрсэн ч гэдэг юм уу. Ингээд мэдгүй би бол LeBron-ы оронд байсан бол ийм зүйлийг хүсэхгүй. Гэхдээ LeBron өөрөө сагсан дөрөв амар хайртай гэдэг ч тэ. Бүр ингээд тоглохгүй сагс өглөө 6 цагт ингээд LeBron сэрээчээ гэд сагс намайг сэрээдэг гэдэг хүн шүү дээ. Тэгэхээр сагсны тэргэл дуртай юм байна л гэж хэлэх гээд байна. Тэрнээс Алицийн одоо энэ зодог тайлах болцсон гэдгийг би хэлээд шүү дээ. Энэ LeBron-ы фэнүүдийн хүлээх дургүй нэг зүйл байдیں۔ Тэрний үхээр бид нар дахиад нэг жил хармаар байна. Тийм ээ үнэ нэг жил дахиад ийм агуу тоглогчийг Стеф LeBron хоёрыг бид нар дахиад зөндөө бол хармаар байгаа байхгүй. Гэхдээ яг одоо энэ чинь Сан Францискод LeBron-ы улаан фэн нэг маа нэг найз өгөхгүй ганцааг. Тэр ингээд агуу амтай шүү. Үнэхээр гоё амтай шүү. Яг ингээд коктейлийн цоомооч тэгдэг шүү. Бүр сайхан амтай шүү. Миний мөн борд өвч энэ төр гэл бүр ингээд үнэхээр үзэхэд гоё. Гэхдээ чи санаж нь LeBron сүүлийн 2 жилээс эхлээд ялангуяа өнгөрсөн жилээс эхлээд нэг unforced turnover буюу өөрөө залж байгаад хөл дээрээ бөмбөгөө залах эсвэл өөрөө залж байгаад нөгөө гараа нь ингэж бөмбөгөөр сунж бөмбөгөө алдаг. Тэр ингээд маш их болж эхэлсэн шүү дээ. Өглөмж хэмжээгээр. Тэр чинь юу гэхээр биений өөрөх нь хүснээр удирдах эхэлж байгаа болж байгааг шинж байхгүй. Би энийг хинтээ зөвхөн LeBron-ыг бусад тоглогчтой харьцуулааг бол LeBron-ыг LeBron-тай харьцуулах гэж шүү. 2012 оны LeBron-ыг 2018 оны LeBron-ыг 2020 оны LeBron-ыг одоо 25 оны LeBron-тай харьцуулдаа тэс хоёр хөврөн шүү дээ. Тэгээ би бол хугацаанд болцсон л гэж хэлэх гээд байна. Яг тэгээд энэ бэртэл бол Lex хэр нөлөөлөх үү юу гэж бодож байна. Гэхдээ юу гэсэн юм бэ? Энд чинь тэгээд Lex энэ үл шууд будаа болж штэ. Шууд будаа болж штэ. Одоо яах тэгээд одоо Lex угаасаа оноо авалтан дээр асуудалтай гэдэг ингээ харж ирсэн. Тэгсэн чинь одоо ингээ Austin Reeves, Luka Doncic хоёрын нуруунд бүх ачаал ирчихлээ штэ. Сэлгийн оноо авалт, гарааны оноо авалт бүх Lex плей-офф LeBron-тай байхдаа Lex-ийг ихний 6 дотор багтна гэж таамаглахад хэцүү байсан шүү дээ. Экспертүүд. Одоо LeBron байхгүйгээ боддоо. Тэгээ энэ талаар нь Лукагаас асуусан чинь яг хоо бид нар нэг одоо юу гэдэг юм хэрэг хин нэг нь LeBron мэдээж бол агуу тоглож ихтэй LeBron байхгүй болоо гэдэг дараагийн хин нэг нь одоо ингээд step up-ыг гарч ирэх хэрэгтэй гэдэг тэр сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэсэн байлаа. Тэгээд угаасаа тэхээс рүү харахгүй л тийм. Одоо тэгээд LeBron-ыг нөхөн дөрөв ачмаар. Оноог нөх. Гэвч бас хэцүү тий. Наадах чи нөгөө өөр багийн фэнүүд сонсох юм бол энэ хоёр одоо юу оршин шиг яриад байгаа юм байл гэж. Гэхдээ шүү дээ зүгээр тэр Sayarka гэдэг одоо юуг нь сонсоод за энэ үнэхээр ингээд би ингээд алидийн болцсон байж тэгээд мэдрэгдээд байгаа юм. Тэгээд дахиад нэг жил тэрний дараа жил дахиад нэг жил тоглох хүсэлтэй байгаа. Тэр яаж тэгэж хараад байгааг би юусэн үнэхээр ойлгохгүй. Тэгээд нөгөө Bridge Ball Legacy-хэнтэй холбогдоод за хэдүүлээ LeBron-ы бинд одоо их анхааралтай маш зугуухнаар ингэж юу ачаал өгөө гэж хэлсэн байсан шүү дээ. Бэлтгэлийн бааз цуглаачгүй байхад. Тэгэхээр энэ гэмтэл нь угаасаа ийм хэмжээнд байгаа. Bridge Ball угаасаа мэдчихсэн. Тэгээд хамгийн юу гэдэг Shams Charania-гийн задлсан мэдээлэлээр бол 7 сарын сүүлээс эхлээд энэ гэмтэл одоо гарч эхэлсэн. 7 сарын сүүл өнөөдөр чинь 10 дугаар сарын 13-ны өдөр дунд болчихлоо шүү дээ. 14-ний өдөр 3 сар. 3 сар. Тэгсэн чинь 3 сар ус. Тэгээ хамгийн дээрээс нь сүүлийн нэг сарын хугацаанд бүр илүү мууцсан гэдэг байгаа. Дорцсон. Getting worse гэдэг. Тэгэхээр чин энэ чин болохгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо
сайнаар ярих юм бол 3-4 хоногийн дараа тоглоно. Муугаар ярих юм бол энэ он гартал тоглохгүй. Тэгэхээр л одоо 2 жил тоглох хэрэг байна уу? Ингээ байгаад хэрэг. За өнөө жил ингээд туур игээ те фэрвэл игээд дуусчихмаар юм шүү. Дараа жил байх хэрэг байна. Тэрийг нөгөө би агуу тоглогч нэг байна шүү дээ. Яг ингээд яг хүний ингээд нүдэнд агуу чигээрээ ингээд дуусвал гоё байхгүй. Тэгэхгүй ингээд одоо би Dirk Nowitzki-г би сүүлдээ бүр ингээд харахаас Dirk Nowitzki агуу тоглогч шүү дээ. Европоос орж исэн хамгийн одоо том одуудын нэг тийм хамгийн том төлөвлөлтүүд нэг байсан тийм сүүлдээ ингээд талбай дээр гүйчдэх нь өвдөг нь нуурхаа болцсон байсан шүү дээ. Санаж шүлэгжиж тийм хүмүүс тэгж харах чинь амар тийм юу аахгүй. Нүд талтар юм шүү дээ яг. Тэгээд угаасаа нэг ийм үг үү шүү дээ. Саксон бөмбөгийг яаж олсон тэрэн шигээ одоо ингээд орхио. Яг яаж олсон тэрэн шигээ орхио гэдэг чинь цэмбэр дээрээ дуусаал гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй яа ингээд бүр ингээд эвдэр чимгэртлээ ингээд явах гэдэг гэдэг нь бол надад олдохгүй. Эвдэр чимгэртлээ явж болох тоглогч нар гэж байна шүү дээ. Нүн тийм greatness биш дээ. Агуу биш. Тэр чинь нөгөө цалингийн төлөөл хэдэн жилийн цалингийн төлөөл явж байгаа шүү дээ. Тийм тоглогч нар чинь. Жишээ нь одоо чинь Vince Carter дээр жишээ. Vince Carter ингээд бүр сүүлд ингээд талбай дээр гарахгүй боллоо. Зүгээр ингээд бүр өвөө гэж дуудууллаа тоглосон шүү дээ. Vince Carter тэгж нөгөө ингээд эвдлээд байх тийм greatness ч юм уу. Vince Carter угаасаа хүмүүс тоглолтоор нь санана. Тэрнээс нөгөө ялагч ч гэдэг юм уу эсвэл юу ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө бүх цаг үеийн агуу мав гэдэг тийм угаасаа байг учраас тэр хүртэл тоглолоо гэх тэр хүн юугаач гэмтэхгүй. Legacy-га гэмтэхгүй. LeBron ч юм уу Michael Jordan, Kobe Bryant нарт тийм гэмтэх зүйл байх. Би араа Tim Duncan бас тийм гэмтэх зүйл байна. Би хүмүүс ингэж байна. LeBron James-ийг ингээд үзэн яддаг манддаг би гом. LeBron-ыг яасан гэж үзэн ядах юм бэ? Бүх цаг үеийн түүхэнд бидний цаг үед хогсонд нь баярлаад. Дээрэс нь би 2016 онд нийтлэл бичижсэн би хэзээ санддаг мартдаг байхгүй. Тэр юу гэхээр Kobe Bryant яг одоо Lakers-ийн сул талд болж ийн гэж би бичсэн байдаг байхгүй. 15 билүү 6 онд. Яг үндэ нөгөө Lakers сүүлийн жилүүд Kobe-гийн үдэлтээр мөнгө хийх гэж зүгээр ингээ багийг нөгөө нэг ингээ те хаяад зүгээр ингээ Kobe хүссэн цалинг нөгөөд ингээ тоглуулсан. Тэгээ Kobe өөрөө бүх бөмбөгнүүдээ авч шидэл ингээ явж. Тэгээ тэр үед би яад бол би Kobe-гийн фэн бүр номер би насаараа Kobe-гийн фэн байна. Гэхдээ аливаа зүйл дээр заримдаа үннийг хилчих хэрэгтэй байдаг байхгүй. Заримдаа хилчдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ миний бодол юм чинь тэр зүг байхад буруу байхалгүй энэ миний бодлоо. Би тухайд Kobe-г багийнхан сул тал болж ингэ нийтлэл хүртэл бичижсэн шүү дээ. Яг тэр шиг л би зүгээр л LeBron-ыг үзэн ядах шалтгаанч байхгүй. Тэр яадаг бол Lakers авраг аваад өгсөн хүн бүх цаг үеийн агуу тоглогчтой нэг тийм байхад тэр хүнийг үзэн ядах юм ч утгагүй шүү дээ. Game Point podcast-ийн энэ дугаар энэ хүрээд өндөрлж ийн үзэгчтэй битээр дахиад ярих зүйл их байсан боловч энэ удаагийн дугаарт маань Game Point podcast-ийн маань анхны зочин маань орлоо. Тэгээд анхны зочин орохдоо энэ бигийн багийн албан ёсны гишүүн орсон битээр үед маш их олзуурхаж байгаа. Тэгээд Тамирада цаашдынхын замналт уртаа сурт амжилтыг битээрийн зүгээс үзэгчдийн зүгээс хүсэж байна. Тэгээд битээрд бас ярих зүйл их байла. Brooklyn Nets-ийн асуудал тэдний төлөвлөгөөгөө ярих зүйл их байсан боловч яхаарахгүй энэ удаагийн дугаар маань үнэхээр сонирхолтой, урт удаан болсон гэдэгт итгэлтэй байна. Подкаст ерөнхий ивент тэтгэгчээр найз авирыг social page ажилласан бол за үений шингэн доктор Joint Movement Колкозамин хамтран ажиллалаа. Та бүхэн Game Point podcast-ыг Premier Sports-ыг суугаар 5 гарагийн 21 цагаас хүлээн авч үзээрэй. За тэгвэл YouTube суугт Америкийн нэгдсэн улсын цагаар мегмар гарагийн орой Монголын цагаар 5 гарагийн өглөө болгон байршиж байх юм шүү. Ингээд LA хотоосод Сан Францискоос ялалт та бүхэн таамтайлаа. Эх 7 хоногт иргэн уулзлаа баяр та.